Tell me about your favorite movie, John. My mom always said, Content is like a box of chocolates. you never know what movie you're gonna get. The first rule of Fight Club is Rank blind. За сайн байцгаана уу кино үзэгч, кино сонирхогч монголчуудаа. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Бето энэ удаа өмнө нэг CS ярьжсэн одоо сагсаа ярьж байгаа. Одоо киноор орж ирж байна. Киноны контентын хамгийн ихний дугаар юудтайч хамгийн эхлээд киноныхоо контентыг яг яах гээд байгаа гэдгээ танилцуулчвал зүгээр болов гэж бодож байна. Би энэ подкаст, за миний подкаст л юм да. Эндээ 50 зочин оруулна. Уг 50 зочин давхардажуулан давхардахгүйсэн ч болно. Өөрсдийнхөө хамгийн гэсэн 10-аас 10, 100-аас 100 гэсэн киногоо ярина. За тэгээд би гол нь тэр киног араас нь ямар зочин орж ирээд ямар кино ярихыг огт мэдхгүйгээр blind rank хийн. Би тэгээд тэр хүн хэр гоё киногоо надад ярьж өгөх нь үү, тайлбарлаж өгөх нь үү гэдг тэр үндэслээд хидэд ранклахаа мэднэ. Ард нь ямар кино орж ирэхийг би мэдэхгүй. Тэгээд 50 дугаарын ард дээрээс хэдүүлээ миний blind rank хэр зөв онсон эсхийг шүүх нэ. За миний контентын хамгийн ихний дугаарын зочноор за Нор гэцэг миний үүсгэн байгуулагч манай Зулам сайхан ирсэн байна. Баярлалаа. За өрсөнд баярлалаа. Контентын маань одоо дэмжих гээ тийм ээ. Анх удаага кино ярих нэ. Ааха. Одоо юунд орж байгаагаа ч мэдэхгүй ирж байгаа шүү дээ. Яг юу болох гээд байгааг ч сайн мэдэхгүй. Тэгээд ямар тач урилга авсан, урилгыг маш гоё хүлээж авсан. Баярлалаа. Тэгээд за хоёулаа өнөөдөр чинь Game of Thrones. Ааха. Угаасаа мэдээж ойлгомжтой би зочноосоо нэг өмнө нь ямар кино ярих гэж байгаа гэдгийг асууж байгаа. Тэгээд Game of Thrones-ыг миний хувьд бол өмнө үзэж байгаагүй. Тэгээд намар нэг 3 улирлыг үзсэн байсан. Тэгээд эхлээ асуухад нэг олон кинонууд хэлэх чинь за ер нь Game of Thrones-ыг ярих бах та гэж таамаглаад тэгээд нэг 3 улирлыг үзсэн байжгаад өчигдрөөс эхлээд үлдсэн 2 улирлыг нь үзээд дуусгасан гэсэн тийм. Нүдээ. Crazy. Тэгээд жижиг сажиг судалгаануудаа хийлээ. Тэгээд ерөнхий гайгүй судалчихсан байх гэж бодож байна. Гэхдээ ямар ч тач нэг хугацааны туршид үзэж явсан те. Одоо ингээл сүүлийн үлрэлийг хүлээсэн ч гэдэг юм. Тиймэрхүү үзэгч чинь яалтчгүй community дундаа байгаа учраас хамаагүй гоё юм, хамаагүй их юм надаас мэдж байгаа хамаагүй гоё юм ярих байх гэж бодож байна. Би яг community төр байгаагүй. Ер нь Game of Thrones-ийн бүтэн дууссаныхаа дараагаар би үзэж эхэлсэн. Тэгээ харцангуй юм орой үзэж. Гэхдээ би Game of Thrones-ыг бүх үлрэлийг нэг 2 удаа, 3 удаа л үзчихсэн. Тэгээд номыг эхлүүлсэн явж байгаа. Номыг уншиж дуусгааг байгаа. Ер нь яг яагаад гоё кино гэж боддог вэ гэхлээр диалог сайтай. Би ер нь диалог сайтай кинонуудаа дуртай. Тэгээ Game of Thrones яг кино гэхээс илүү series, TV series гэж явчих хаа. Гэхдээ зүгээр тэ бүх кино, фильм, бүтээлүүд ингээд төрөл бүрийн жанр харгалцахгүй. Тэр кино дотроос миний хувьд бол баг нэг номер Game of Thrones байх магадгүй хамгийн их юм сэтгэл түлцэн гэх юм уу. Мэдээч яг ингээл кино сонгож байгаа зөндөө олон кинонууд бодож лсэн л та. Dead Poets Society байж болж гин, тэ Good Will Hunting байж болж гин. The Great Gatsby бас ямар гоё кино. За тэгээд магадгүй Breaking Bad бас амар гоё цоврал. Гэхдээ миний хувьд баг за энэ л байх гэсэн нь бол Game of Thrones. За тэгэд ер нь яагаад гэдгийг ер нь ярьчих тий. Диалог ер нь амар сайн диалогуудтай. Диалогуудаас гадна нөгөө спичүүд амар сайн илтгэлүүд. Явж байгаа илтгэлүүд нь. Тэгээд одоо The North Remembers гэх тэгэнгүүт хүмүүс бүр ингэж үлдчихэж байгаа гэж. Яг Goosebumps бүр юм шар усдаг байхгүй. Тэр ингэж Lyanna Mormont-ийн яг ингэж буцаагаад одоо Jon Snow умартыг буюу North-ыг тий буцааж эзлэнгүүтээ Bolton-ыг алаад тий умартыг буцаж эзэлсний дараа бүүнөрөө цуглаад тэнд ингээд Вэйлийнхэнтэй тэгээд нийлсэн юм хурал маягийн тий хуралтай хайж байгаа байхгүй. Тэр хуралтай дэр юу нь бол ингээд White Walkers ирж байна. Бэлтгэх ёстой тий. Тэнгүү тэр дотор ерөөсөө ингээд хүлэн зөвшөөрөх биш мөн инээ тэрэг л. Тэгэл авгууд хоорондоо муудалцаал юм болж байгаа. Тэнд нэг юм 9 настай 11-т 9 настай тий. Lyanna Mormont гэдэг юм жижигхэн баг. Амар спич тавил пит гэж бүгдийн чивч юм аа болгоол. Тэрний илтгэлийн үгнүүд тэгээ тэрний моментыг ингэж авч байгаа, эзэлж байгаа. Тэгээд ер нь залуу дөрүүд ихтэй. Залуу гол дөрүүд аягүй ихтэй. Ер нь хитгэн залуу гол дөрвийн тухай бүтэн ингэ 8 улирал ярьчихж байгаа. Тэгсэн ернээ тэр дөрүүдийн хөгжүүлэлтийг тэр хүүхдүүд нүдэн дээр том болол тэ. Ер нь бол готи үзэгч нар яг тухайн үед нь үзчихсэн үзэгч нар бол тэрийг бас илүү сайн анзаарч ямар гоё хөгжүүлэлт хийж байна гэдгийг амар биширсэн баг л та хажнаас.
2011 онд анх гараад одоо ч ингээд 19 он сүүлийн үеэрлэл нь гараад одоо 25 он тий. Миний хувьд бол би энэ хугацаанд готын талаар юу ч мэдэхгүй байж байгаа сая үз дуусгаж байгаа. Хин хаан болох, хин үхдэг юу ч мэдэхгүй байж байгаа. Надад маш олон тийм кино байгаа. Жогоо хүн атаархмаар зүйлээ. Бүх киног яг ингээд гоё болсон. Фрешер мэдсэн. Тий. Тэгээд одоо үзэх шалтгаан нь бол одоо подкастнда зориулсан тий шинээр үзлээ хүү па одоо нэг red wedding ч байдаг юм уу тий хамгийн анхны одоо нээд стар гүгж байгаа дээрээс эхлүүлээл гахаад эхэлж байгаа юу вэ гэд энэ ч хаан болохгүй тэгээд ингэж үзэж эхэлж байгаа надад бол одоо подкаст шалтгаан нь боллоо одоо танд бол үзэх шалтгаан одоо хин нэгэн санал болгосон уу үүдэж явж байгаа л гэсэн. Зүгээр яг үндэ бол үүдэж явж байгаа гэсэн. Одоо энэ киног би зүгээр хувьдаа зүгээр тэгж бодохгүй. Одоо би ч нэг юм контент бүтээхгээл яваад байгаа хүн clickbait, rage bait-ууд маш чухал те. Энэ киноны одоо зүгээр контентоор ярил clickbait нь нүцгэлэлт секс scene байсан муудаа гэж би үзэж байхдаа хараад. Fight scene-үүд ер нь fight scene-үүд тэгээ shortcut ийм юунууд илтгэлүүд амар сэнцтэй. Диалогуудаа. Тэгээд ер нь бол nude scene-үүд л те. Тий. Яг энэ гурвал ер нь амар key юмнууд нь. Ер нь гэхдээ хүмүүсийн угаасаа амьдрал заяо. Би бол тэгж бодоо. Тэгээ ялангуяа одоо тэр нөгөө дундад зүүнний үеийн Европын яг ингээ хаадуудын түүх те. Тэн дээр айгүй сэтгэвлэж одоо жишээ авчсан дүү одоо үйл явдлуудыг хийсэн байт юм бэлээ. Тэгэнгүүт одоо ингээ зарим нэг ингээ үйл явдлууд нь ер нь дандаа ингээ болж исэн үйл явдлуудыг жоохон хувиргаад өөрчлөөд давслаад ингээ хийсэн юмнууд. Ер нь зүгээр дундад зүүнний үеийн тэр амьдрал хүний амьдрал ч юм уу тийм магадгүй ингээд айгүй чухал байдаг юмнууд утга учиртай conversation тий утга учиртай хүнтэй ярьж байгаа яриа тэр сонссон харилцаж байгаа тэр харилцаанууд мэдээж бэлгийн амьдрал тий тэгээд тэр үеийн амьдралд бол дайнтуулаа одоо ч тий дайнтуулаа юм шүү тий тэмцэл энэ ингээд юмнуудын донд ч л ингээд хүний амьдрал өрөнд юм шүү гэдгийг бас зүгээр бас яг бас гинт бодлоо. Ер нь тэгээд яг амьдрал амар байгаагаар амар брутал гардаг. Нөгөө кино эсвэл юу гэдгийг янз бүрийн одоо хүлгэр магадгүй фикшнл зохиолууд дээр гардаг одоо бусад ийм хэвийн клишэ storytelling-ууд байна шүү дээ. Тэднийг бүгдийг нь эвдээд ийм брутализм оруулж ирээд тэг ингээд бодтойдл дээр бол амьдрал хайргүй шүү дээ. Хүн тий гаална тэнд ингээд хүч дагна тий тэр чинь ингээд шууд Tyrion Lannister гэдэг тэр нэг одоо дүр байгаа тий. Tyrion Lannister-ыг аавынхаа өрөөнд ороод ирэхэд аав нь өөрийнх нь хайртай эмэгтэйтэй унтаж байгаа байхгүй тий. Гэтэл тэр хайртай эмэгтэй зүгээр аавынх нь явуулсан хүн байх чинь яахнаас гэдэг ч юм уу. Ингээл бүх юм ингээд нэг юм юу тийм яг бот амьдралыг бас яг тийм гихгүүлдэг. Гэхдээ тэнд нэг юм яг бот амьдрал дээр ялангуяа дундад зүүн үеийн тэр хайргас нийгэмд ингээд байсан брутализмууд бүгд байгаад байгаа. Тэрнээс айгүй амар юм шудраг кино. Яг луу гардаг ч гэсэнтэй. За тэгвэл луу гардаг дээрээс. Энэ кино одоо фенотынхын дунд ийм арга айгүйх байдаг юм байна л да. Одоо ийм шүүмжлэл ч юм уу. Энэ кинонд луу яг шаардлагатай байсан уу гэдэг юм байна. Луугүй бол илүү бетер байж болох байсан уу гэдэг юм байна. Луугүй бол яг энэ нөгөө амар өргөн аудиенс хамарч байгаа. Тэгээд тэр аудиенс авсан аваагүй гэдэг тухай ярих бахал та. Тэгээ луу орсноор орж ирж байгаа аудиенс байгаа юу гэвэл байгаа. Тэ. Тэгээ лууг хаснараа нэмэх байсан аудиенс би бол бас сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ер нь луу байснараа бас юу гэдгийг энэ киног үзэх тохиромжгүй насны аудиенсыг нэлээ ихээр нэмсэн байж магадгүй гэж бодож байна. Тэгтээ тэр луучин бол бас нэг юм юу байгаа. Жохон нөө зевсэг гэх юм уу? Ер нь баг луу бол Game of Thrones ертөнцийн цөмийн зевсэг байхгүй. Тэгээд нөгөө зевсэгтэй байх үед те яаж юу явдаг вэ гэдэг тэр агуулга бас байгаа. Тэр хүчний тэнцвэрийг яаж хадгалж байгаа энэ тэрийг. Одоо тэр хүчний тэнцвэр луун дээр яаж тогтдог байсан бэ гэдэг бол юун дээр бүр амар харагдан да. House of the Dragon дээр. Тэгээ House of the Dragon дээр бол ингээд аль нь хүчтэй луутай тал нь ялгаж байгаа таахгүй. Дайрам ер нь баг it doesn't count заа. За. Түрүүн хэлсэн нэг Tyrion дээр байгаа те. За. Одоо энэ кинонд 2 дүрийн сонголт ирлээ гэж бодъё. За би үзэхдээ бол бас зөвхөн харагдсан учраас энэ хоёрыг сонгож Tyrion Lannister уу эсвэл Littlefinger уу? Дуртай дүрнөө? Тий. Одоо энэ хоёрын аль нэгэнд нь тоглохоор боллоо энэ кино. Бүр жижигчин байлаа да. Shit. Начаа. Littlefinger ч гоё л да. Тэгээ өвдөгтэй яг Tyrion юм байна. Тэр нь хамаагүй амар
юу гэмээр эерэг дүрх юм уу? Арай тийм. Тэгээд яг зарчмын хувьд тэр нь чинь амар сайн ийм чухал зарчмууд барьж байгаа байхгүй. Тэ ингээд юу гэдэг эмэгтэй хүн өчрөх хэлүүлдэггүй тэ. Тэ бага насны хүүхд оролдохгүй гэдэг ч юм тэ. Амар сонь чухал ингээд тэгээд шаардлагагүй бол хүн алахгүй өршөөл үзүүлнэ. Тэ. Нэг юм тэр нь бол ийм бараг л тэр одоо кинон дээр моралын юм нуруу барьж явж байгаа, шасвартууны нуруу барьж явж байгаа. Айгуу гол дүрүүдийнх нь нэг Littlefinger бол угаасаа ийм юуны комплекстэй шүү дээ. Ийм юу гэмээр юм. Өөртөө итгэлийн гэх юм уу дутуугийн комплекстэй. Тэгээ тэр дутуугийн комплексээ ерөөхдөө л эрх мэдлэр дамжуулж гүйцэх гээд байгаа. Тийм шүү дээ. Залуу байхдаа хинд Кэтлин тогтоогүй. Тэгээд тэр ер нь бол нөгөө дутуугийн комплексээ урт удаан хугацааны ийм шудраг бус үйл ажиллагаагаар олж авч байгаа эрх мэдлэр нөхөх зорилготой ч маягийн тийм төрлийн дүр. Тэгээ би бол ер нь Littlefinger яг мэдээж яг кинонд Spice нэмсэн талаас нь бол дуртай л да. Гэхдээ мэдээж яг хүнийхэн талаас л дургу. За тэгвэл ингэж асуу. Littlefinger миний хувьд болохоор бодохоор одоо ямар нэгэн язгууртан гэр бүл мөл одоо том усаа байхгүй те. Тэгсэн хэрнээ өдий зэрэгтэй явж байгаа. Дээрэс нь ягаад өдий зэрэгтэй явж байгаа гэхээр одоо тэнд нэг новшийн үйлдэл хийж байгаа шүү дээ. Ярианууд яриалтай хүмүүс дурваал ингээл хүн хооронд ясайдаг ч байдаг юм. Тэгжиж энэ зэрэгтэй амьдарч байгаа. Хэрвээ тийхгүй бол тэр нийгэмд тэр одоо цаг үед тэр улсад хинч биш байх гээд байгаа. Тэгэхээр Littlefinger сайн дүр юм уу, муу дүр юм уу? Яа, мэдээч яг тэр киноны storyline дээр л муудлаа, эсрэгтлийн дүрлэлтэй. Тий. Littlefinger бол ер нь нөгөө бүх chaos-ыг эхлүүлж байгаа баг юм зангилаа дүрүүдийн нэг. Бараг л зангилаа дүр. Тэгээд яг хийж байгаа зүйл те ингээл Littlefinger-ийн үлдээж байгаа тэр хутга инээ тэгээ тэрийг ашиглаж өгдөж байгаа, дайн болгож байгаа. Ер нь Littlefinger-ийн дандаа явуулгуудаар хийж байгаа те. Тэгээд ер нь тэнд нөгөө ордон дотор урвж байгаа, тэр уралтын харилцаануудыг зохицуулж байгаа бол нээдийг хүртэл хүргэж байгаа юмнууд бол дандаа Littlefinger-ийн ер нь ингээ хийж байгаа зүйлүүд байсан. Тэгэхээр Littlefinger бол яг киноны хувьд бол муу дүрлээ. Гэхдээ чанарын хувьд бол сайн дүр шүү дээ. Одоо юу гэдгийг тэр нөгөө кинонд Spice нэмж байгаа, киног сонирхолтой болгож байгаа талаас бол Littlefinger байхгүй бол энэ кино шал утгагүй байна. Одоо юу ч эхлэхгүй. Тийм, юу ч эхлэхгүй. Littlefinger-т нэгдүгээр үлрэл дээр бүр ялгуу одоо дөрөв биелс нөгөө Ned Stark хүү гэдэг гайхшраад өнгөрсөн зүйл. Ned Stark нэгдүгээр үлрэл дээр Ned Stark ер нь хитрхи шударгын бариад явцсан уу? Эсвэл үнэхээр тэнэг байсан уу гэж зүгээр үзэгчээс юу гэж бодож байна. Тэр нөгөө Littlefinger хүзүүнд нь хотод тулгаад хэлдэж штэ. I told you not to believe anyone тэ. Хинч битгий итэг гэж хэлээс тэ. Ер нь бол Ned-ийн тэр дүр бол бас романтик дүр. Ер нь бол нэг юм зөвхөн номон дээр л бичигддэг novelty тэнд харагдаад байгаа байхгүй. Тийм novel юм. Эрхэмсэг, шудраг, зарчимж тэ. Яг хоёр хүнд тодорхой хэмжээнд тийм зам байх ёстой боловч тэргээ нөгөө бусад хүмүүсээс бас адилхан нэхэд тэгээд хүн бүхэл амьдралын зааг дээр байгаа өөрийнх нь нэр хүндээс дөрөв дөр байгаа хүмүүс өөртөө адилхан тийм зантай байна гэж итгэж байгаа айгу гинэн дүр юм шиг ба. Яг хүмүүс тийм гинэн байдаг л баг л та. Тэгээд тийм гинэнж нөгөө хүүхд насндаа тийм ч гинэнж байдаг бах тий. Одоо бид чинь бас яг тийм насаа туулаад гинөө амьдрал юм биш юм байна тий. Бод амьдрал дээр хүмүүс чинь надгийн байд юм байна штэ гэдгийг баг ойлгол явж байгаа. Тэгээд мань хүн бол тэр киноны насан дээр ч 40 ингээд 50 төгсөж байгаа ч юм уу. Нилийн өгшин хүүхдүүд айгу том болцсон. Тийм дүр штэ тэгтэл. Ер нь л баг жоох хүүхч гин байгаа байхгүй тий. Нэдийн дүрэл. Нэд за яг тэгвэл Нэдийн дүр яг тэр Ned Stark номон дээр ямар дүр үйдэг? Йоо би номын дөнгөж эхэлж байна. Тийм үү. За. Тэгэхээр бас яг одоо яадаг гэдэг нэтрээ яагааг байна. Гэхдээ одоо эхлэлээ явж байхад бол бүх үйл явдлууд яг адилхан л алж байна. Их амар ямар ч зөрүү гарахаг байлаа. Номын зохиолч нь киногоо за энэ бол кино болох боломжгүй байна гэдэг олон найрлагчтай уулзаад болох боломжгүй байна гэд хүлийн зөвшөөрсөн байсан гэсэн. Тэгээд одоо энэ киног найруулсан хоёр найрлагч одоо продюсер те хоёртой уулзаад 5 цаг гаруугийн уулзлаа гэж байгаа. Тэнд ийм хүүхдүүд шиг те. Киногоо ингэж ярьдаг те. Тийм багацтай гэдэг. Киног хийх тэр хоёрыг хийх зөвшөөрөл олгосон ганц гол асуулт нь Джон Сноу ээж нэ ингэж асуусан гэсэн. Тэгээд хоёр зөв хариулсан. Тэгээд кино хийх дээрээ тулсан. Энэ кино найруулагчид эрэхтэй болохоор кино хийх гээд уран сайхны кино хийх гэдсэн.
Гэтэл зохиолчийн хувьд бол ерөөсөө кино биш. Энэ бол кино хийлээ гэхэд юуны урттай бөгжний эзний дайтай 3 трилог ч юм гэдсэн. Тэгсэн чинь хүмүүс болохоор ганцхан кино хийх гэсэн. Тэгсэн чинь нөгөө хоёр болохоор цувралаар барьж ирсэн. Тэгээд яг зөв тий. Тэгээд бүр ингээд болох юм байна гэд. Тэгээд өөрөө эхний дөрөв улирал дотор нэг анги бичсэн байт юм билээ тий. Тэгээд нэг ангийн зохиолыг бичээд тэгээд за би ном руугаа анхааралтай хандуулъя гэд. Ном нь юу вэ? 45 хэл дээр 90-с дээш сая хэвлэгдсэн. Тийм, ном нь өөрөө угаасаа амар алдартай. Бүтээл юм байсан юм байл л дээ. Би тэгээ дараа киноны үзснийхээ дараа л мэдсэн л дээ. Гэтэ би ч нөгөө дунд сургуультаа уран зохиол уншдаг байжаад тэгээ уран зохиол ерөн фикшнл ч юм уу номнууд уншихаа болоод бас айгу 10 нэлээд 10 жил болцсон. 10 жил болчихсон. Нед Старкийн дөрөв нөгөө нэг одоо хэтлээ уг нь ойлгож явж гин гэдэг. Тэгтэл Нед Старк биднээс хамаагүй ах хүн юм байгаад байна. Энэ нь хувь хүн тийм юм уу эсвэл кино зүгээр дүрээ буруу хөгжүүлсэн юм болов уу? Йоо буруу хөгжүүлэх биш. Уусаал яг зөв хөгжүүлэл тийм л байгаа хэл. Одоо тэр киноны нэг юу мөгөн шүмжлэх гэхээс илүү дүрийн хөгжүүлэлтийн ажигцэн. Тэр чи ус кино шүү дээ тий. Кино ном баг тий. Фикшнлтэй луу гардаг гэдэг юу гэдгийг тий. Үхстэй амилдаг кино баг. Тэгэхээр тэрэн дээр л нөгөө дүрийн хөгжүүлэлт нэм байсан тийм байсан гэж ярих нь л өрөсгөл баг. Зүгээр яг би чамайг ятгах гээд байгаа юм. Миний энэ кино дээгүүр үнэлэгдэх хэрэгтэй гэж байгаа. Ятгах гээд байгаа юм юу гэхлээр энэ тэнд байгаа ингээд спичүүд бүр амар гой спичүүд айгүй их байгаа. Тэ одоо жишээлбэл Littlefinger-ийн Cersei гэдэг яг орд дотор таарад байдаг гэсэн юм байгаа. Одоо диалог байгаа. Тэр диалог дээр болохоор Littlefinger мөнгө бол хүч гэдэг байхгүй. Тэгсэн чинь шууд Cersei дагуулж авсан хамгаалагч цэргүүдээ сисэмтэй бариад ав гэж байгаа юм. Тэгснэ. Хоолойг нь хэрч хоолойгоо дээр нь хатууталгал Littlefinger. Тэгэл тэгснэ. Сулл гэдэг юм гээд. Power is power гэдэг байгаа юм. Хүч бол хүч. Мөнгө бол хүч үлээ. Мэдлэг бол хүч. Мөнгө бол хүч. Knowledge is power. Мэдлэг бол хүч. Тэгэл тэгсэн чинь тэнд Cersei гэдэг байгаа. Power is power. Би нөгөө би чинь эндээс одоо айл болох унгачих гал үзэн штэ тэ киног бол. Юун дээр би түрүү нөгөө Ned Stark дээр асууж байгаа шалтгаан би ингээл улирал явах тусам ингээд дөрүүд дээр гайхаж байгаа зүйлүүд зөндөө гарч ирж байгаа байхгүй. Одоо ялангуяа одоо нөгөө нэг мэдээж төгсгөлийн бүлэг одоо фэнүүд нь бол бүр амар юу гэдэг юм бэл ч тэ. Уналттай тэ. Яагаад ингээд төгсч өгöd. Daenerys Targaryen үххийнхээ өмнө би ингэж гайхсан байхгүй. Үххийнхээ өмнө Jon Snow-д энэ хүмүүс сонголт хийхгүй штэ гэх. Энэ хүмүүс сонголт хийх хэрэг байхгүй. Jon Snow болохоор энд хүүхдүүд байна. Гэм зэмгүй хүмүүс байна. Эднийг халаад байна. Эднэрт сонголт өгөхгүй гэсэн чинь эднэр сонголт байхгүй нэгэд. Би нөгөө яг үгжилт санахгүй л да. Гэхдээ Daenerys юун дээр боолын хотын өмнө ирээд, ханны өмнө ирээд боолынхныг ятгах жахтаа ярьжсэн зүйл нь болохоор та нарын дайсан би биш, та нарын дайсан та нарын хажууд байна. Тэгээд би freedom өгнө те. Эрхчлөө өгнө. Би та нарт сонголт өгнө гэж ярьж хагаад тэгээд энэ Daenerys Targaryen угаасаа ингэж дүрийн хөгжүүлэлт нь ийм дүр байсан юм уу? Одоо ингээд явандаа одоо ингээд Mad King шиг тий болох байсан юм уу? Эсвэл одоо юу юм болоо? Би одоо гайхаад л юм. Яг тэрний нөгөө дүрийг тайлбарлах юм бол нэгдүгээр цус ойртолттой буюу гэр бүл хоорондоо унтдаг үний удам байхгүй. Тэгэд тэдний ер нь угаасаа одоо жишээлх юм бол гэр бүлийн удам нь anger issue-тэй гэх юм уу? Ингээд нөгөө зоос ер нь Targaryen-чуудыг ингээд зоос сүлд эсвэл тоо буух дайны ингээд нэг бол mad, нэг бол ингээд хэвийн гардгаа гэдэг. Тэнгүүд Дэниг болохоор энэ зоолны аль нь буусныг би одоо л мэдэхгүй байна гэдэг conversation-д гарч байгаа. Тэгээд Daenerys бол хиндээ ингээд юу гэдгийг магадгүй сүлд бодсон юм шиг те. Магадгүй ирүүл юм шиг байж гиснэ. Төгсгөл рүүгээ тэнд Дэниг өөрчлөх юмнууд юу болж байгаа вэ гэхлээр тэнд нэгдүгürt яг Дэни бол өөрийг нь хинт зогсоож чадахгүй хүчтэй болчихж байгаа. Яг тэгэхээр тэрнээс өмнө бол Дэни ахыгаач дийлдэггүй жоохоо хүн байлаа шүү дээ те. Тэгэнгүүт тэнд чинь ингээд 3-3 луутай тэ Dothraki аримтай тэ Unsullied-тай ингээд юу гэдгийг асар том хүчний эзэн болчихж байгаа. Хүн эрх мэдэл өнгөд яаж өөрчлөгдөх вэ гэдэг бас нэг талаас харуулахыг зорж байгаа байх шүү. Хоёрдугаарт нь болохоор Daenerys бас нэг зүйл байгаа нь өшөө авах юм revenge-ийн сэтэл нөгөө суулгаад өгцөн байн гахаасна. Тэ энэ хүмүүс тэ unlawful тэ буруу юм ийгээд
одоо бидний гэр бүлийг ингэж алаад те. Ингээд бидний хааш хэрэг булаасан гэдэг юм. Хүүхэд байхаас нь сууцсан юм байна. Дараа нь болохоор хүүхдээ алдчихж байгаа байхгүй тийм. Хоёр удаа. Нэг нь яг бодит өөрийнхөө хөвлөдөөс хүүхдээ алдчихж байгаа, нөгөөх нь луугаа алдчихж байгаа. Тэгээд хоёр луугаа хоёул ингээд алдчихдаг байх шүү. Зөвхөн байл юутай болттой. Драгонтой болчихж байгаа. Тэгэнгүүт тэр нөгөө emotional юуг тэсэхгүй. За тэгээд энэ Мисандэ гэдэг өөрийнхөө хамгийн дотны одоо эмхтэй найзаа гэх юм уу өөрийнхөө туслахыг алдчихж байгаа. Тэгээ тэрийг нүдэн дээр нь толгойг нь авчиж байгаа. Тэр чинь traumatic experience хүний сэтгэл зүйн хувьд бодох юм бол. Тэр бодол ингээд ямар ч хүнийг майд болгож магадгүй гэж бодож. Тэр ер нь болсон үйл явдлыг бас нөгөө дэнийг өмөрөх юм байна тий. Хоёрдугаар талхлаарээ 8 дугаар season яагаад ингээ хүмүүс таалагдгүй boring дууссан гэж боддог. Гэхдээ би бол үгүй гэж боддیں۔ 8 дугаар season 8 бол окей гэж боддог. За магадгүй зүгээр нөгөө тулааны сценүүд дээр бол жоохон rush хийгээд хитрхийн ингээ шахацсан юм шиг байгаа. Яг үндсэн нөгөө дуусж байгаа төгсгөлийн outcome дээр би happy байдаг. Яагаад гэвэл тэнд George Martin нэг юм ойлгох. Ер нь тэнд нөгөө хоёр продюсерсэндээ бас юм ойлгож байгаа. Бас юм устрын мессеж өгөх гэсэн юм болоо гэж бодож байгаа. Яадаг вэ гэхлээр Three Eye Driven буюу Brandon Stark тэ нөгөө тэрэгцэртэй. Мань нөхөрчин болохоор no one баг. Тэр хүн бүх цагийн мэдээлэлтэй одоо kind of AI авахгүй тэ ингээд бүх дүрсүүдтэй бүх юмыг сонссон мэдлэгийн ингээд юм тарих. Одоо One Piece үздэг хүмүүсийн хувьд бол Vegapunk байхгүй. Тэг Vegapunk яг дэлхийн одоо хаа сууж ийн гэсэн гэдэгтэй адилхан World Government эзэн болж байгаатай адилхан магадгүй тийм нэг юм тим юу байгаад байхгүй. Ямар нэгэн хүн хаан ширээн цуух бол ideal case юусоо биш. Магадгүй хаан ширээн хин нэгэн суух хэвээр тэр нөө нөх хэвээр гэж. Ер нь нэг юм төгс үдирдэгч гэж байхгүй гэдэг логикийг тэрүүгээр бас дамжуулж гаргаж байгаа юм болов гэж ер нь бодсон. Намдуур одоо төгсгөлийн бүлэг ингээл удиртай төгсч юм ч гэдэг юм уу өхлөлтөөс доогуур юм ч гэдэг. Би тэрэн дээр бидний мэдгүй байж байгаа дараа нь судалгаан дээр л бичсэн юм л да хүмүүс айгүй юм апсет ч юм уу байдаг юм билээ. Надад зүгээр тгий санагдсан юм нь одоо нөгөө түрүү хоёлаа ярьсан одоо Данид сонгосон Tyrion Lannister гэдэг дүр намдуур үлрэл дээр баг байхгүй шахуу байдаг шүү дээ. Одоо юм үүрэггүй ч юм шиг те ингээд төгсгөл рүүгээ бүр ингээд байхгүй болол те. Одоо тэр болтол бол тэр одоо бүх улсууд нэгдэж Night King-тэй тулах те одоо бараг л бүхний зангилаа Tyrion байгаад байгаа шүү дээ. Одоо ингээд нэг юм ятгалаг айгуу сайдаг те. Тэр намдуур үлрэл дээр яагаад ч бүгд одоо тэр нэг юм ухаалаг байдал нь айгуу баг харагддаг. Тий. Гэтэ яг 8 дахь үлрэл дээр тэр нь бас айгуу их чухал юмнууд хийж байгаа. Жишээлх юм бол Tyrion Jon Snow хин хоёрыг Dany хоёрыг нэгтгэж байгаа юм. Tyrion нэгтгэж байгаа шүү. Голд нь ерөн гүрний үрэг гүйцэтгэдэг. Tyrion Jon Snow-ыг Dany-г алахад хөшүүрэгдэж байгаа. Tyrion тэнд ер нь бол хэнийг Varys-ыг өршөөгөөч гэж хэлж байгаа. Гэтэ сонсгоо болцсон байсан. Тэрнээс өмнө майд болсон. Тиймээс учраас Dany бол ингээд кат бодолцсон. Нэгсэндээ өөрийнхөө consciousness-ыг буюу ойр дотор байгаа хүмүүсээ одоо Монголын улс төрч шиг гэсэн үстэй гэсэн үстэй. Хадаас юм авах болцсон. Мэдээлэл авах болцсон. Гаднаас вакуумжаад эхэлж байгаа юм тий. Тэгээ Dany ер нь тэгсэн байсан дээ. Тэрнээс тэр нь бол яриад байгаа ш тэр дотор. Би гол нь Tyrion-ыг хөгжүүлэлт яг тэр нь тэгээд нөгөө жоохоо ингээ слайдлаад тэрч байгаа л та. Гэтэ миний яг энэ кинонд одоо юу гэдэг цувралт ирэх хамгийн дуртай дүр бол Arya Stark. Arya Stark. Хайр. Arya Stark шиг гоё хөгжүүлэлттэй дүр би өстө мэдхгүй. Arya Stark бол үнэхээр гоё. Arya Stark-ийн ягаад юу амар гоё вэ гэхээр Arya Stark бол баг туслах юм байгаагүй байхгүй. Яг айгүй цөөхөн чухал ганц 3 2 3 4 гарч иж байгаа. Гэхдээ тэднэр нь бас яг нөгөө хүүхэд хүмүүжүүлэх хүмүүс гэхэд хэцүү хүмүүс байхгүй тий. Нэг хөлсний алуурч байгаа тий. Нэг зэрлэг ийм цэрэг тий. Mercenary цэрэг. Тэгэл бар бүр анхны аавынх нь хуучин авч өгсөн хөлсний сэлэлт заадаг хүн тий. Тэгээд тэр нэг юуруу wall руу хан руу том хараана ууш тий. Тэр хан руу нөгөө хэрэгтнүүдийг зөөж исэн тэр зөөж исэн юуных нь одоо Ахмад гэх юм тий. Тэр хөсгийн Ахмад. Тэгэл нэг юм хитгэл дүр аварч жоох тэр нүг. Тэгэд
тийм нэг юм хөшүүргүүд гарч ирж хахад мань хүн босоод ирж. Амар те. Тэр нэг юм амьдралд нь баг бос бүх юм эсрэг талд нь байсан шүү дээ. Тэнд ингээд эрэхтэй хүн болж байгаа амар ухаалаг тэр одоо хамгийн баг мал дөрүүдтэй чинь нэг чи ерөн сансаа мансаа шүү дээ. Тийм байлаа гэсэн. Тэгэнгүүт яг ингээд харангуут хамгийн гоё ингээд хүчтэй. Тэгээ одоо эмгтээчүүд бол бүгд дурламаар юм феминист гоё дүр бол яг үндэ. Тэгээ Арягийн оролцдог бас диалог үүссэн амар гоё. Тэгээ Арягаар дамжуулаад бас ингээд үлдсэн гоё гоё үгнүүд байгаа шүү дээ. Valar Morghulis, Valar Dohaeris гэх. Уг нь Джон Сноу ингээл юу ягаал те амар гол дүр болж ирээл те. Старк биш. Таргариен юм байна гэж мэдэгдэл те. Одоо сүүлийн эрэгтэй Таргариен гэл те. Ингээл ерөнхий хаан болно гэл хаан болно гэл те. Ингээл Night King рүү төхөөлгөж те. Night King ч гэсэн эндээс Бран гол дүр ингэж явж байгаа юм шиг ингээл. Ер нь энэ хоёр хоорондоо холбогдож явж байгаа. Таны хамгийн хайртай дүр гів гинэт гараад ирдэг шүү дээ. Гів гинэт гарч ирээд гэдэг. Толооны бас зөвүүн скил ашиглаж алдаг шүү дээ. Тэр хэр логтэй юм бэ шүү дээ. Яг нөө disappointment юм уу эсвэл итгэхийн аргагүй эргэлтүүд айгүй ихтэй байхгүй угаасаа эхлэлээсээ авахлаад нээд өгөхөд гайхсан бол тэр төгсгөлд Аря гарч ирээд хутгалахад гайх шаардлага байхгүй. Ер нь аль яа тэгэхээр идчээ игээд юу гэдгийг нэг юмд зориулж ч юм уу энэ нөгөө үлгэр шиг биш байхгүй. Нөгөө юуны бичиглэл бол Game of Thrones-ийн бичиглэлтэй Song of Ice and Fire-ийн бичиглэл бол ингээд үлгэр шиг нэг ханхуд зориулж гүнжийг бэлдээд тэр гүнж нь хамгийн төгсгөл танхуугээ үлсээд дуустдаг биш байхгүй. Тэнд ингээд нэг дүрийг тойроод дэлхий иргэдэггүй гэдгийг амар сааруулдаг. You're no hero. Тэнд ямар ч hero байхгүй sorry. Тэнд айгүй олон сайн дүр, айгүй олон муу дүр байгаа. Тэ? Айгүй олон муу дүрүүд айгүй олон сайн зүйл хийн, айгүй олон сайн дүрүүд айгүй олон муу зүйл хийн. Энд ингээд амар хүмүүс байгаа байхгүй зүгээр. Тэгээд одоо жишээлбэл амгүй сонирхолтой дүрүүд байна шүү дээ. Тэнд Jaime Lannister байна тэ. Тэнд Jaime Lannister-ийн хэлсэн үг гэдэг шүү дээ. Чи хэдүүн амд дүрсэн бай тэ? Хэдэн хүнийг алж исэн бай? Мэдхгүй байна. Тэ? 100 1000 мэдхгүй байна. Countless. Чи хэдэн үний амиг аварсан бай гэж 3 сая гэдэг аах. Тэр нөгөө King's Landing буюу Westeros-ийн нийслэлийн хүн амиг тэр чигт нь Mad King-ээс аварсан. Гэтэл тэр үнийг бүх насаар нь Kingslayer гэж дууддаг шүү дээ. Хааны хүн өгч гэж дууддаг. Гэтэл яг үүндээ тэр дүр асар их муу юм хийж байгаа юм. Тэ хайртай нөхөд лөө ингээд цамхаг дээрээс жоох хөтөлгөж алж байгаа юм. Навшин юм зөндөө хийж байгаа. Гэхдээ эцсийн үндэ нэг хийсэн зүйл нь тэ 3 саяны аим авцсан байдаг ч юм. Тэнд ингээ байгаа дүрүүд яг амьдрал шиг. Тэгээ амьдралтай амар ойрхон байсан учраас хүмүүс ер нь нөгөө контент хийдэг хүний хувьд хэлэхэд хүн юу үздэг вэ гэхлээр өөрийнхөө амьдрал relatable буюу ойр зүйлийг үздэг. Тэг хүний амьдралд мэдээч одоо алаан ядан экстрим юмуд нь relate хийгээд байгаа юм биш. Зүгээр л үлгэр шиг сайн муу гэж байхгүй байгаад байгаа. Бодит амьдралтай ойрхон брутал байгаад байгаа нь хүмүүсийг related болгоод тасар болон үзүүлсэн байсан болов уу гэж бодож. Тийм учраас амьдрал шиг expected биш юмнууд зөндөө гарч ирдэг. Тэгээ анхны сэтгэл нь Аря гарч ирээд алхад ер нь юу төрсөн? Ойлс наад би Ариад угаас амар дуртай байсан ч одоо ойлс. Ваа. Агшсан байлээ. Шин Джейми. Би дахин үзэхтэй агшдаг тий. Одоо амьдралдаа ч ухтай ер нь хэдэн удаа үзсэн байна? 2 3 үзсэн баха. Би 3 үзсэн нүү. 3-ын тэгтээ хагас баха 3 дахь. Ёо тэр түрүүн ярьсан Джейми ингээл анхнаасаа Джейми надад амар таалагдсан баг. Нэг киноныхоо хувьд дүрийн хувьд бүр ингээд өсөөл яваад байгаа. Ингээл сайжраал те юм ойлгоол ухаараал те сэрсэг хаяал явж байгаа те. Тэгсэн яагаад буцаад зүгээр ямар ч одоо нэг логикийн хувьд алдаатай гэж бодоод байгаа юм би. Зүгээр л ямар ч эргэлзээ байхгүйгээр сэрсэг рүү буцаад ирж байгаа. Аврах гад. Тэгснэ миний хувьд ч те. Сэрсэг аварж байгаа нь ч бас шаардлагагүй одоо юм үр дүнгүй. Хойлохнаа одоо золиос гаргаж биш. Одоо өөрөөсөө шийдэж биш. Зүгээр явж агаад нурангад орчиж байгаа юм. Тий. Яг тэр нэг зугтаажл явсан баг. Тэгээд яг нөгөө Джеймигийн хувьд бол Cersei үргэлж priority. Тэгтээ нөгөө барагтай чи Mankind versus Cersei болж ирчихэж. Тэ?
хүн төрлөختөн бүхэл хүн төрлөختөн Westeros-ийн нийт хүн амуу эсвэл Cersei юу гэдэг дээр ирж иж тэнд Dany-тэй Jon Snow-тэй нэгдэж тултгаар шатаж явж байгаа байхгүй. Гэхдээ тэр мишн дуусны дараа буцаж байгаа. Ер нь бол нэг юм аимшигтай хайртай үнчир хүн. Гэхдээ бас юу гэдгийг Jaime-гийн хувьд Cersei зөвхөн бас хайраас гадна дүүн гэх юм уу те. Их чинь гэх юм уу. Ихэр дүүн гэжтэй. Тэгэнгүүт бас нэг тийм юм ер нь бол байгаад байгаа шүү. Тэгээд Jaime чинь бас ер нь бол шулуух хэлхий гэр бүлтэй амар хайртай гэр бүл бас амар чухал хүн ч байлаад байгаа нэг тийм болохоор яг Cersei руу ирж байгаа нь бол Loki-ийн үед бас магадгүй зүв баг гэж боддог. Тэгжиж бас нөгөө Jaime чинь блонд устэй зэ. Би дөрөв хөвчлөлт. Төгс царайлаг, төгс гоё биштэй. Тэгээ тэр кинон дээр гарч байгаа хамгийн өндөр элдний ур чадвартай хүмүүсээс баг 2 дор. Тэгээд нөгөө Нобел те ийм угсаатан. Тэ ингээд нөгөө бүх ideal одоо кино одоо юу гэдэг үндсэн үлгэр дээр гардаг Хүлэг баатрын дүрийг Jaime-гээр гаргаж байгаа. Тэг Jaime-гийн чирж явж байгаа юм бол ийм эр хүний гэх юм уу те хайртай өмнөнч ханхуу байхгүй. Ер нь Jaime тэр кинон дээр ингээд байгаа зүйл нь бас нөгөө хүн гэдгээсээ гадна дахиад нэг юм портрей хийж байгаа нэг юм гэх юм уу. Тэгээд Jaime-г хайрхан төлөө өгүүлж байгаа бол гоё. Би ер нь энэ киног ингээ бүх талаас нь өмөрч чадна гэж. Одоо addicted байна гэсэн үг шүү дээ бүр Cersei. Тийм, addicted таахгүй тийм. Cersei донтсон гэх юм уу. Тийм, obsessed. Тийм. Гэтэ бас юм Cersei болт идэг. Бас айгуу сонирхолтой тийм. Юун дээр сая бодож ирсэн юм. Энэ кинонд хамгийн их гайхшруулсан үйл явдал. Би энэ кинонд айгүй болон гайхширсан байхгүй. Гэхдээ би яг нэгийг нь гэж хэлэхэд үнэхээр хэцүү байсан. Хамгийн гайхширсан үйл явдал. Одоо магадгүй Арya алж байгаа ч юм уу те. Эсвэл Ned Stark анх өгч байгаа ч юм уу. Эсвэл Red Wedding ч юм уу те. Red Wedding хоо. Тийм. Red Wedding бол амар бас робот амар хүлээлттэй байсан. Робот чинь яг үндэ тэр үед ингээд юм. Бас л яг мэдээж нөгөө киноныхоо үндсэн логик бодол гайхширсгүй үйлдэл. Гэхдээ Robin тэр үеийн Triumph амар байсан шүү дээ. Хит хитэнд яг юм том major тодалтаануудад дараадлага ялцсан. Тэ. Өөрийнхөө бол цэргийн стратеги гэдгийг ингээд харуулсан. Тийм байж байгаа л жижиг юм дээр нөхөнд очиж байгаа байхгүй тэ. Red Wedding бол амар байсан. Тэгээ Red Wedding бурууталж байсан тэ. James ихнэрийг хийсэн. Тэ. Тэр бол бүр шок бол. Би ингээд үзэж хагаад шууд спесийг дараад босоод явсан шүү дээ. Юу ачуу. Харин ингээд яг эндээ үзчихсэн. Энэ доктор чи хэд иргэлдээ. Яагаад гэдэг. Red Wedding амар. Харин тэр бол дандаа нь гэхдээ киноныхон видеонуудыг харуулсан юм байна тий. Би ерөөхдөө нэг жоохон тиймэрхүү юмуд оруулаа. Тэр Red Wedding гэх үзчихээ. Яг гэхдээ надад нөгөө сонгоход хэцүү байсан гэдэг юм. Arya Stark бас гарч ирээд Night King-ийг алж байгаа бас амар сонирн байсан. Бас хүү гэж бодоод би ч нөр тэр болтол Jon Snow эсвэл Bran хоёрын аль нэг нь Night King-ийг юм байна гэж бодцсон байсан баггүй. Тэгээд надад Bran гэдэг дүр жоохон хотлаа гэдэг жоохон утгагүй санагдаад байд. Ийм гів гинэд одоо түрүү хэлсэн kind of AI гэдэг. Жоохон утгагүй те. Ингээд зүг зүгээр байж байгаа ч ухтай. Ер нь ингээ юмсыг мэдчихэж байгаа те. Дээрэс нь нэх үүрэггүй те. Bran гарч иж баг Littlefinger л өгөх шивтэй те. Харин Littlefinger одоо тэр болтол хамгийн том тоглогч байгаад байгаа байхгүй. Одоо Bran ингээд өгчээ аваад бүхнийг илчирхэлтэй Littlefinger том тоглогч байгаад байгаа байхгүй те. Тэнд бүр ингээд амар байсан. Тэгсэн чинь хүн зүгээр хүнтэйгээ naturally үдсэн бол одоо оюун ухаанаар ч юм уу те үдсэн бол тэнд Littlefinger-ыг одоо бараг барах түр байхгүй хаад байхгүй. Одоо тэнд чинь knowledge power гэдэг шүү дээ те. Гэтэл зүгээр тэнд хүнтэйгээ биш. Хүн хүчтэй. Гурван нүдд хэрээч гинүү те. Тийм зүйл гинт гарч ирэл Littlefinger харамсалтайгаар те. Одоо тэр үлдэл төгс төлөвлөгөөтэй. Төгс үлдэлтэй ярьсан. Bran надад жоох утгагүй санагдсан. Тэ нэг юм байгаа байдал нь ингээд нэг юм жоох эмооч юм шиг те. Дүрийн ингээд нэг юм байгаа байдал. Тийм хэцүү. Bran-ы дүр дээр би бас нэг тийм амар дуртай байдаггүй. Гэхдээ юм символичны гэх юм уу те. Символик үүрэгтэй дүр байхаа. Гэхдээ яг Bran-ы arc гэсэндээ амар гоё arc л та өгнө. Ходор модортой те. Тэр нөгөө нэг hold the door гэдэг хэсэг бол амар байл. Тэрний нөгөө ихлэл төгсгөлтэйгээ очиж ууж байгаа.
team twist бас амар гоё тий. Тий. Ер нь киноч гэлтгүү бичлэгүүд дээр ч гэсэн team twist-үүд айгүй чухал гоё байдаг. Тэнд их нь гарсан үйл явдал төгсгөл дээр уягдах эхлэлд ашигласан үг төгсгөлд навааж уяад төгсгөх энэ төр гэдэг бол нөгөө хэсгэл төгсгөлийн уял да. Тэр л ёо тий тэр зүгээр тэрнээс өмнө тэр нэг юм бондгор тий юм хагас giant өндөр юм мэдрэл муутай юм шиг хүүхд хоодор гэдгээс үгнээс өөр үг хэлэхгүй тий. Хоодор гэдэг өөр хэлэхгүй хүүхд яваад байгаа байхгүй тий. Тэгээд шинт ч гэмааргүй. Тэгсэн чи яг үндэ тэр хүүхдээ хэлжсэн үг. Тэгээд тэр нэг тэрний холбоо. Яг тэр бол маш гол үйл явдлуудын нэг удах. Тэгээд бранд тэнд бол өөрийгөө мэдж байгаа тий. Хоодрыг би хоодор болгосон юм байна гэж Bro had one job тий. Зүгээр хаалгал барьж явах байсан. Тэрийгээ тэгээд бүр ингээд тулгасан тий. Тэр хэсэг бол хүү ямар амар ингээд шар ус босч байгаа юм шиг. Шар ус босгодог хэсгүүдийн нэг нь тэр нөгөө нэг хин Тирион ингээд би наад Жофриг чинь алсан буруутан байсан ч болоосоо гэд бүр ингээд тэр спич амар тэр бүр одоо яг энэ мөчөд шар ус босч чинь бүр ингээд бодсон чинь бүр тэр бол амар байлаа шүү. Би та нарын бодож байгаа тэр мангас чинь байсан ч болоосоо гэл. Тэ тэр аль тэрний яг speech performance-ууд амар байгаа байхгүй юу? Тэр ингээд бие хилэмж заяа. Тэрний ингээд нүүрний хувирал дуу хоолойны өнгө, tone, temp заяа. Тэр хурдан тэрний юмнууд бүр ингээд өргөлт мөргөлтүүд би ингээд зарим юмнуудын бүр өргөлттэй цээжилсэн байдаг байхгүй. Амар тэрний спичүүд тэр Lyanna Mormont хоёр спич хоёр амар. We know no king but king in the north whose name is Stark. Тирионы тэр нэг одоо киног одоо байдлаар айгүй ойрхон болгоод байна гэсэн шүү дээ. Хин Джейми Тирионыг цугтаалгаж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг хайртай бүсгүйгээ алж байгаа хэсэг би тэрэн дээр уйлж байгаа. Ягаад хайртай бүсгүйгээ алж байгаад уйлж байгаа биш. Тэнд нөгөө нэг юм эргэтэй хүн ингээд бүх юм нурам унж байгаа шүү дээ. Бараг л хайртай хүн ингэж байгаа өөрийг нь буруутгаж байгаа тий. Тэгээд тэр ингээд тэр нэг хиний Dinklage-ийн тоглолт бүр амар тэр бүр ингээд яг ингээд алж байхдаа л тэр шийдвэр тэр хитсэн шийдвэр. Гэхдээ үнэхээр хэцүү гаргаж байгаа шийдвэр давхар цаана тэр бодлууд нь байгаа нь мэдэгдээд байгаа юм. Яагаад ч гэдэг юм те. Тэр яны тэр одоо энэ дүрийн сонголт би энэ киног үзэж байхдаа ингээд харж байгаа юм. Одоо тэгэл Педро Паскал ч гэдэг юм. Педро Паскал кинонд хальтан гараал өнгөрч байгаа юм. Амар чимэгдүр шүү. Амар чимэгдүр те. Одоо тэр нэг саяны Трионы ингээд спич дээр ингэдэг штэ бүр ингээд сонирхоод идэг штэ. Тэнд бүх хүмүүс Трионыг үзий ядаал ингээд уур нь хүрээл тэнд аав нь тавийн бүр ингээд юм спичлес болж байгаа штэ. Юу ч хийж чадахгүй ингэж байгаа. Тэнд ингээд ганцаархнаа ингээд өндийгөөд ингээд сонирхож хараад тэгээд өмнөөс нь тулалддаг те. Энэ дүрийн сонголт дүрийн хөгжүүл. Үгүй дүрийн сонголт бүр амар. Педро Паскал амар гоё байсан. Ned Stark-ийн дүр чинь биш тэр айгуу сонирхолтой. Ned Stark-ийн дүр Lord of the Rings-ийн бороо мөр штэ. Жүжигчин. Тэрийг анзаарсан. Тэгээд тэр ийм нөгөө кино басны тэр дүрийг өгдлөхүнийг яаж өөрчилж байгаа гэсэн. Боромир бол Lord of the Ring дээр айгуу ийм өвээгүү байдлаар үхдэг жоохон арчаагүй дүр байхгүй тий. Тэнгүүт Ned Stark бол ийм Noblesse-аар гад үхэж байгаа баг хамгийн ийм хүндлэгдсэн well respected дүр байх жишээ нэ ч гэдэг юм. Би тэрэн дээр бас нөгөө нэг жүжигчний хоёр өөр тоглолтыг хараад бас жоохон гайхчихсан. Ер нь гой юуны сонголтоо. Тэгээд бас ихэнх нь нөгөө мейжер дүр аваагүй амар залуу хүмүүс бас айгүй их байгаа. Тэднээс амар гоё. Жофригийн жүжиглэлт мөчгөлтэй ч амар сонголт. Тийм. Хүний үзий ядуулж үнэхээр чадчих чам тий. Үнэхээр чадчих. Тэр түүний хувирал. Угаасаа тэр царайнчлаа. Тэр нэг Жоф үгээд штэгтэй. Саяхан мим явчихсан бэ. Тэр мим. Жофри маш олон зүйл муухай зүйл хийсэн. Гэхдээ хамгийн новшийн зүйл нь мустач ургуулсан байсан гэх. Тэр нөгөө ийм сахал жүжигчин надад ийм сахалтай харцгаах. Жофригийн тэр нөгөө нэг үхэж байгаа хэсэг байдаг шүү дээ. Тэрний ард дээрээс нөгөө нэг хорыг уулгасан Alina Tyrell. Тий. Тэрний бас хэсэг амар те. Хорыг уучаад хилдэг хэсэг. Би хүүшигч нөхгүй л хүсэж чинь ч үлээ те. Тэгээд тэр нөгөө Джеймигийн ингээд бачимдалтаа баригдаж ядаад байгаа тий. Тэнд чинь одоо ингээл нөгөө нэг одоо бүх тэрэг тарж байгаа хэрэгтэй Tyrell.
Оленигийн тэр үйлс айгүй зөв шүү дээ. Тэр нэг зөвтгөж хилдэг үг нь Олен Тайрел анзаарсан байхгүй. За Marjorie-г би тэ Joffrey-тэй үлдэх үү, Tom-тэй үлдэх үү гэдэг сонголт хийчих чаах. За Tom нь бол жоох хүүхэд харгалаад иж болно. Тэ Marjorie бол хөнхөн харгалж чинь. Joffrey бол угаасаа мэдрэл муутай psychopath нэмээд дээрээс нь хүчрхийлэгч sadist motherfucker юм байна те. Тэрийг мэдээд ер нь бол хүчрхийллээс хөрхи ачигаа аварж байгаа юм л та. Аваад дээврээс үсэрж штэ. Тэврээ дээврээс үсэрж байгаа юм ерөнхий. Тийм. Ер нь амар сонин юмнууд айгүй их байгаа. Тэ айгүй гоёж юу хийгдсэн. Тэ production ер нь дээр ер нь ямар их мөнгө хайж хийх тусам ямар гоё болдог вэ гэдгийг чинь баталгаа хийж би угаасаа айгүй олон тийм цоврлууд сайн хийсэн. Одоо тэр сүүлийн үйлрэл жишээ нь анги бүрэн баг нэг бүтэн киноны төсвүүд юм билээ чинь. Тийм. Тийм багаас ч болох. Амар. Тэр тэр чинь за ерөнхий дуусах тал руугаа хандж байна. Яагаад гэхээр би ингээд үзэгчдэд одоо ингэж үлдээж байгаа байхгүй. Дотоо юм бол одоо ингэ орхоос хүн үзвэл те. Дараа нь надад юм үлдээхийн тулд. Тэ тэгэхээр би зориудаар сая таны яриануудаас ингээл дундаас нь таслаал те. Гой цааш нь үргэлжлэх гээд байх ярих гад багт нь шууд өөр асуулт руу оруулаад энэ нь хоёуланд нь дахиад ярих боломжийг үүсгэнэ. Яа тийм учраас одоо зүгээр яг нэг сэдв яг нэг үйл явдал ч юм уу те нэг дүрч байдаг юм уу? Энэ миний контентын 50 дугаарт асуудах бүх дугаарт яг адилхан асуудах цорын ганц асуулт. Энэ киноноос нэг л зүйлийг өөрчилж илүү дээр бетер болгохыг гэвэл юуг өөрчлөх вэ? Айгүй айлтай тий. Боди. Би гэхдээ яг сайжруулах гэх юм бол мэдээж тун магадгүй тэр King's Landing-ыг эзлэх байсан дайныг нэлээд уртсгаж татах байхаа. Тэгэхээр 3 анги үргэлжлүүлэх байхаа. King's Landing элдэх процесст те. Jamie буцаж оруулж ирээд Jamie болоод Grey Worm хоёрын хооронд жоохон өрнөлттэй тулаанууд гаргаж маргаад дахиад нэг нэлээд юм юунууд хийх байх. Тоглолтууд хийх байх. Тэгээд тэнд авчирсан Dothraki гоё ашигламаар. Dothraki-г авчирчаад би яг нь тулааны сцены юунаас нь бол бас нэлээд гоё дуртай үзсэн баг. Яг тулааны сценүүд дээр Dothraki-г авчирчаад Dothraki-г ашигласан баг хамгийн эвтэйх ашиглалт нь King's Landing руу оруулж баахан гимгүү хүн ядуулж байгаа юм. Тэгээ нөгөө талд нь болохоор баахан өгтлүүдийн өөдөөс зүгээр галтай сэлэнтэй явуулаад харанхуй руу. Тэгээ талын өгтлөл гашиж байгаа юм. Тэнгүү тэнд байсан Dothraki-нуудад айгүй шудраг бус байхгүй юу? Ер нь л нэг тийм гоё яг дай амтлал та тий шудраг дай амтлал та тий. Нэг болохоор өгтлөө өгсөн хүмүүсийн өөдөөс шидэд нэг болохоор гимгүү хүн ядуулаад энд нэг юм гоё дай амтлуулах хэрэгтэй байсан баг. Тэгэх юм л илүү гоё болох байсан юм байна. Battle of Five Armies шиг юм хүсээд нь шүү дээ. Тийм Hobbit-ийн The Battle of Five Armies шиг юм хүссэн. Тэгээ тэр болсон бол crazy амар гоё болох байсан баха. Тэгээ тэр нөгөө mercenaries авчирдаг тэрийг ер нь бүгд ярьдаг юм да. Төмөр банкнаас цэрэг хөлслөөд тий. Тэгээ ингээд баахан ийм алтаа хувцастай. Хин чирэггүй мэдэрдэг штэ. Бүгд нэг лууны төрөлтөнд өгчдөг ч. Сүртэй эхэлж ирдэг те. Ингээл ингэсэн байна гэсэн. Тэгэл нөгөө заантай маантай бла 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 тэр дөө томгийн төгсгөлийн дээр төсөв юм гэж яхаа заа маань байсан бэл те. Тийм тэр бол нөгөө Hobbit хэмжээний том дайн гарцсан байсан бол тэр бол айгүй гоё болох байсан баг. Гэхдээ үндсэн нөгөө юмнууд нь бол амар гоё өрнөлттэй амар гоё. Яг одоо энэ дэр би нөгөө юуг Арийг бас айгүй гоё дахиад ярмаар л байна. Ари болов уусаа. Тэнд сохор болоод гарч ирж байгаа. Тэгээ тэр нь ингээд нөгөө өөрийнхөө тулааны сценүүд тэгээд Арийг хүмүүжүүлж байгаа хүмүүс те тэр дотор тэр Hound бол яа тэр Hound-ийн ахтайгаа хийх гээд байгаа тэр тулааны моментиг амар удаан бэлдэж байгаа байхгүй. Тэр storytell хийж байгаа юм те. Ингээд хүүхд байхад нь ингээд нүрийн түлцэн гинлээ те. Нүрийн ингээд барьж чаад гал руу ингээд түлцэн гинлээ те. Дүүгийнх нь нүур амдаараа шатж хахад инээгээд байжсэн гинлээ гэл те. Тэндээс авахуулаад те Hound тэр хоёрын тэр Tyrell-ийн нэг хөлөг батар нэдэж те. Дүүн ахын жил.
тэр Tyrell-ийг аварч ахтайгаа сэлэмсвэн гэдэг. Хэрхүүлдэг те. Тэгэл тэрнээс хойшоо ингээд нэлийн удаан биелт хийж байгаа байхгүй. Зөвхөн тэр ахыгаа үз яддаг гэдэг мессеж те. Тэг ахаас өшөө авах гэдэг гэдэг мессеж. Тэгэл тэр ах нь яг ингээд дээрээс амар том биш те. Тэг ингээд дээр доороос тулж байгаа. Тэг тэрийг алахын тулд тэр бол бас ингээд сториг амар сайн билд ап хийж байгаа. Арягийн бас билд ап хийсэн стори бас амар сайн. Үнэхээр гоё. Яг билд ап хийсэн дүр юм санагддаг. Тэгээд Ариад л амар хайртай. Тэгээд бас нөгөө Ариагийн нэг үг бас надад айгүй чухал нөлөөлсөн. Ер нь бол тэрний үг гэхэлэр not today гэдэг. Тэрний яг full speech нь гэхэлэр юм. What would you say when you see the god of death? Тэгэнгүүт нөгөө талд not today. Хэрвээ чи юмд өвлийн бурхан таарах үе чи юу гэж хэлэх вэ? Өнөөдөр бишээ гэж л. Энэ бас нөгөө амьдралын бас амар чухал моментууд дээр ингээд одоо хүч болохгүй шүү дээ. Магадгүй юм суицидал хүмүүс байх юм бол энэ үг амар аварч болохоор үг. Өнөөдөр биш гэдэг үг. Одоо цаанаа бол хувь тавилангаа чи өөрөө шийднэ. Тэгээд шүү дээ ерөнхий. Тэгээд ер нь үхэл гэдэг юмнаас үргэлж өнөөдөр биш гэж хэлэх. Хэвээ тэгээ юу ч таарсан тэр нь гадны хүчин зүйл байсан ч гэсэн өнөөдөр биш гэж хэлээд fuck you гэсэн таахгүй тий. Эсвэл өөрийн дотор сэтгэл зүй байх юм бол өнөөдөр биш гэж хэлээд босоод ирэх гэсэн таахгүй. Тэр гоё урам зориг үг байдаг тий. Тэрийг бол бас аюу олон хүмүүс сонсоосоо гэж боддог. Киног нь үзээд авах хэрэгтэй таахгүй. Ариад бол today гэдэг хүчих боломж зөндөө байсан. Чи өсвөр насны охин шүү дээ. Гав ганцаар болтцсон. Тий. Ахын толгойг нүдэн дээр нь углаад хажуугаар нь явцсан. Аавынхаа цааслуулж байгааг харцсан. Тий. Их чинь новширцсан. Тий, их чинь новширж байгаад ингээд үлдсэн. Тий, нэг юм ахан цөллөгт явцсан. Бас нэг байх тий. Тийм амьдрал нь оронгороо ирэхц тий. Тэгээ ингээд өөрт нь байгаа цор ганц замын хань гэсэн чинь шорон руу гэх юм уу? Тэр цөллөг ахын явж байгаа төлөг рүү явж байгаа цуваа тий. Тэгээ тэр цуваанаас зүгтаа байжсэн чинь нэг юм хөлсний алуурч тий. Хөлсний алуурчин зэрэг. Тэндээс дараа нь амьдралыг нь төрнө гэж байгаа нь хөлсний алуурч. Тэгээ ингээд баг бүх юм бол Ариад үгүй байсан. Тэгээ ингээд not today гэж байгаа. Тэр л амар гоё. За эцсийн одоо миний blind rank-аар нөлөөлөх киноны тухай нэг л зүйл ангиж гоё. Дэлгэрэнгүй байж болно. Гэтэ нэг л зүйлийн тухай гоё магтаж энэ киноны тухай магтаж намайг үнэлгээг өсгөхөд нөлөөлөх. Зүг. Тэг гот шиг цоврал дахиж ер нь гарахгүй дээ. Гот шиг цоврал. Тэгээ тийм өндөр төсөвтэй. Тэгээд medieval age сэлэм эргүүлдэг. Тэ яг тэр age-ийг хүний амьдралыг, улс төрийг, диалогыг, тийм ухаалаг диалог баттай. Тэгсэр нэлуутай кино байхгүй шүү. Ер нь гоё. Ер нь юуны fictional кино үзэж өссөн. Тэгээд одоо том болцсон. Тэр fictional киноныхоо арай өөр левлийн нийт өсөж байгаа хүнд бол God бол the greatest movie. Тэ series of all гэж. За миний хувьд бол би энэ киног үнэлье гэхээр за яг энэ бол телевизийн цоврал тийм ээ. Нийтдээ 73 ангитай. Зүг санаж байна уу? 8 улиралтай. 8 улирал 73 ангитай. Тэгэхээр нөгөө нэг уран сайхны кинонуудтай харьцуулах гэхээр арай шодрог бус байгаад байгаа байхгүй ерөнхий. Тий. Тэгэхээр handicap маягаар энэ нь юу цоврал учраас гэдгээр надад бол үнэхээр таалагдсан. Тэгээ би таалагдсан учраас киноноос би үнэхээр таалагдсан киноноос 50 дотроос шүү дээ. 50 шилдэг киноноос шүү дээ. Тэгэл яах. Таалагдсан киноноосоо би үнэхээр таалагдсан киноноосоо би нэг хүн амтаа хараагүй алтаа малтаа хайгаад идэг. Тэгэл яг бол чи урам уулзлаа шүү дээ. Одоо юу гэдгийг сүүлд нөгөө нэг хин Джон Сноу хэнийг Даниэрсийг алж байгаа шүү дээ. Тэгэхэд өмсөлдөж байхдаа биеийнх нь баруун хэсэг ингэж жоохоо холтдог байхгүй. Тэгээд энэ хөдөлгөөн дээр дүрж байгаа шүү дээ. Тэгээд Джон Сноугийн гар дээр байж хахад одоо ингэж ийна гэдэг чинь миний зүүн хэсэг рүү хүлээд байна да ерөнхий энэ хөдөлгөөн. Тэгсэн чинь Джон Сноугийн гар дээр байж хахад Даниэрсийн биеийн баруун хэсэг дээр хутга харагддаг байхгүй. Би зүгээр нэг л удаа үтсэн байгаа шүү дээ тэр ангийг. Өнөөдөр би тэр ангийг үтсэн. Тэгээд би зүгээр надад энийг ингээд баруун талд нь байсан биш үү. Тэрийг гэдэг яг үтсэн хүмүүс ч юм. Би тэрийг анзаарж байгаа юм байна. Гэхдээ яхаа нөгөө готи сетэн дээр
Starbucks-ийн кофе мафи явждаг. Тийм алдаанаас зөндөө байдий тий. Ширээлийнхэн дараа Starbucks-ийн кофе мафи байж байдаг. Тийм алдаанаас зөндөө хүмүүс зөндөө скриншот хийсэн юм. Тэгээд надад бол үнэхээр таалагдсан. Өмнө нь бол хүмүүс санал болгож лээсэн. Би юу ч үзэхгүйгээр шинээр, юу ч мэдэхгүйгээр шинээр үзсэн. Ямар ч спойл байхгүй гэсэн үг. Тэгээд би энэ киног ер нь бол гоё дээшин үнэлмээр л байна. Гэтэ даанч унаа сайхтай кино биш. Телевизийн цуврал. Гэтэ эн чинь бүх цаг үеийн шилдэг 50 дотор үнэлэх гээд штэ. Тэгэхээр хичнээн ч доогор байсан гэхний 50 дотор баггүй юу гэдгийг та нар ойлгоо. Хамаагүй. Би бас нөө яг нэг кино уран сайхны кино барьж авч ярьж болох л бас. Тэгтээ нэг л агуу энэ киног барьж ирсэнд чинь бол баярлж байгаа шүү. Талархаж байгаа. Энэ кино миний контентыг цааш нь дахиад нэг амтай болгох хэд хэдэн зүйлтэй болгож байгаа юм. TV нэг телевизийн цуврал гэдэг утгаар нь ганц хоёр би өөрөө ярьсан асуусан ганц хоёр дүрийн хөгжүүлэлт төр логик алдаа гаргацсан болов уу та гэж хувьдаа бодож байгаагийн хувьд энэ киног энэс илүү 18 кино байгаа болов уу та гэж хувьдаа бодсон. 19 дэр гэсэн үг. 19 дэр. За яа баярлалаа. Ранк. Окей. Магадгүй бид гэхдээ энийг ягаад ингэж үнэлж байгаа дээр давхар бодвол одоо дэлхийн шилдэг кинонууд шүү дээ. Ер нь надад барагцаа байдаг шүү дээ. Би гэхдээ ямар нэгэн чит ашиглахгүй. За энэ 50 кино л орж ирэх байлгүй гээд урьдчилж бэлдэхгүй. Тим чит бол ашиглахгүй. Гэхдээ ерөнхийн нэг кино сонирхдаг хүн чинь IMDb ямар кинонууд өндөр үнэлгээтэй байгаа. Хүмүүс ямар киног их үздэг гэдэг барагцаа байгаа учраас барагцаанд байгаа тэр нэг 20 орчим кинонууд ингэж цувралтай HBO хийсэн болж гэдэг юм уу? Ингэж төсвөр хийсэн болж гэдэг юм уу? Ийм сайн зохиолтой байсан болж гэдэг юм уу? Илүү кино болж магадгүй гэж хувьдаа бодож байгааг юу? 19 дэр бичиж байгаа. За ойлголоо. Тий. За ямар ч тач контентийг маань хүндлээд дэмжиж ингээд хамгийн ихний зочин болоод ирсэнд үнэхээр их талархлаа. За эхнийхээ зочноор ирсэнд баярлаа. Тэрийг доххгүй бас яг хүссэн хэмжээнд чинь яриулж чадаагүй бол уучлаарай. Зүгээр. Тэр гэхдээ миний өнөөдрийн зорилго байлаа. Зүгээр гоё ярьлаа. Би тэгэд гот ярихыг хүсч мөрөөддөг байсан. Тэгээ ярьж чадлаа. Аха. Үнэхээр гот бол техник яриалаа хараа амар их ярих юмтай гоё. Наач шалтгаан. За энэ хүртэл үзсэн бол үзэгчтэй баярлалаа. Дараа нь ямар зочин оруулвал гоё вэ гэдэг санал хэлбэл надад бас их том тус болно. Тэгээд би контент маань зочноос шууд хамааралтай учраас та бүхэн маань яач вэ гэж нэг бит нэг хэрэг гэж гойж байна. За баярлалаа. Tell me about your favorite movie, John. My mom always said, Content is like a box of chocolates. you never know what movie you're gonna get. The first rule of Fight Club is Rank blind.